За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор бид юу хийсэн бэ гэхээр Fita Food-ийн хоолыг идсэн байгаа. Тэгээд эхний 7 хоногт нь болохоор бид бичлэг хийгээг үзээ тест хийгээд ямар филингтэй нэгдээ мэдчихээд дараагийн 7 хоногт нь болохоор яг өөрсдөө идээд ямар хоол идсэн тэрэн дээр ямар мэдрэмж төрсөн. Тэгээд хамгийн сүүлд нь үнэхээр Fita Food-ний энэ сонголт нь зөв байсан уу үгүй байсан уу гэдгийг ярих болно. За би болохоор balanced set биш би болохоор fitness гэдэг сетийг авсан. 2000 хэдэн калори авсан юм? Би 2000 калори гэж. За тэр нь 2000 калори гэж бодсон гэж байна. Би болохоор 2200 ч илүү 300 400 калоритай. Яа Токио гэж бодсон. Тэр нь болохоор balanced set. Минийх болохоор 1400 ккал өдрийн. Тэгээ минийх болохоор юм хоолндоо 5 юмтай ирдэг. Тийм байна. За тэгээд бичлэгээ тухлан сууж таалан сэрх нь. За хамгийн ихний идэх юм болохоор ийм протеин бар. Энэ ийм том нэлийн том тэгээд 11 цагаас иддэг. Надад л энийх нь амтан гоё. Идчихсэн юмдас баг хамгийн гоё. Анх нөө зурган дээр харахаар айгу жижиг мяа юм шиг харагдаад. Яг юм дээр нэг юм гоё. Дотроо цангис жимсэн юмстэй. Үр мөртэй гоё л юм. Айгу их. Надад өдрийн хоол юу гэдэг дээр харна. За өдрийн хоол 1 цагийн хоол. Дахиад хоол нь болохоор юу вэ? Дахианы ороо мөг. Ногоотой. Будаатай. Өнгөрсөн 7 хоногт идсэн энэ бол нэлээд бажгүй автай хоол байсан. Эдний хоолнууд нь гэхдээ бүгд айгүй сайн их махтай, порц мах ихтэй гэх юм уу? Хачир багтай. Би ч болохоор хачир ихтэй мах багтай иддэг гэсэн чинь миний хоолны юу тэр чигтээ өөрчлөгдсөн. Тэгээ будаа нь цагаан будаа дээрэс нь нөгөө өнгө оруулдаг нэг юм ягаан будаа гэдэг чинь тийм ягаан будаатай. Дотроо чинжүү өнгөрцөйтэй дахианы ормог. Ингээд цээжээр хийдэггүй гуй махаар хийдэм бэл. Хоолны амт нь UBC хоолноос дээрднүү гэвээс баг доортохгүй амттай. Над бол хоолны амт нь бүгдээр байсан. Тэлмэний хоол болохоор зарим нь эмдээшид ошоос авлаад байсан. Надад бол бүх хоолнууд нь гоё л байна. Засаг олцгоорой. За дараагийнхаа хоолыг идэх гэж чинь 3 цагийн хоол гэтээ одоо 4 өнгөрч ийн идэж амжихгүй байсараа нэлээ оройтчлаа. Дараагийнх маань хоол маань болохоор ийм салат байна. Өдөр нь цагийн бичээр гоё бааз. За тэгээд дотор нь таад харсанчлан дахианы цээж мах өгөрций, помидор тэгээд салатны навч соус нь болохоор ийм мэйотэй юм шиг тийм салат байсан санагдаад. Мангар их угаасаа таад харж байгаа сте. Дахианы мах цаах юм. Дахианы мах оргачлаа. Талхаас юм. Талхтай. Энэ хоолыг идсэнээс хойш гурил будаа маань жоо багассан шүү. Соус нь юутай саримстай тийм амттай. Дахианы мах нь болохоор зүгээр дахиа чанаач ч юм уу шарчаагүй яг юм гоё амтал шаарсан. Дахианы мах нь ингээ гоё амталсан. Дээрээс нь талх нь зүгээр нэг сухар шиг тийм юм биш. Харагдаж байна одоо энэ талх нь ингээ гоё амталсан байгааз. Ойртуулах гол фокус нь таардаггүй. За ийм хоол байна да. Сайхан олцохороо оройн хоолоороо уулзцгаая. За оройн мэд орой одоо 7 цаг 13 минут болж байна. Энэ хоолыг яг 7 цагт идэх ёстой. Энэ болохоор ногоотой шүл байгаа. Таад жоохон оройс инхээр харуулхаар аяг маань их тэрхий халуун байна. За ийм хоол байна. Дотроо гоё брокколитэй, махтай, зуккинитэй. Ийм гоё хоол. Мах ямар ихтэй гэж чи мөөхтэй ийм хоол. Өнгөрсөн тод биний нийтсэн нэг гоё байсан. Өнгөрсөн 7 хоногт чүт жоох илүү махтай байсан юм аагүй ч юм байна. Орилцсон байсан байна уу? Токио дэлгэн 2 Токиогийн хоолыг их гээд Дамбогийн руу орцсон. Гэрт хинч байхгүй, Токио хажууд гарч ирэх нь хооч байхгүй. Сонирхолтой л анх удаа. Юу цөөхөд ингэж хоол идэж утсан баха. Орч чи юугүй. За энэ бол өстой илүү дутуу юмгүй гоё ногооны тэгээ жоохон сой соустай юм болов юу гэм бол энэ шинэ ногоо энэ өнгөрсөн 7 хоногт байгаагүй ногоо энэ ямар ногоо энэ юу вэ шүү дээ хаш вэ зүгний хаштай бүр баражаас энэ бол
Энэ бол яг л гэрээ бол хүмүүс яг гэртээ ийм л амттай хоолдог байх гэмээр. Илүүдтэй нэг халуун ногоо байхгүй. Гой өтгөншөлтэй, жоохон давс пест, сой соус тэмдгүүл амттай байсан юм чинь. Жоохон цармис цагаан gaaj мод. Мах ихтэй. Хамгийн чөлөөнд амар их махтай. Бид дээр баг гэртээ ийм их мах иддэг байх. Би энэ 7 хоног идээд миний махны хэрэглээ нийлэх гэсэн баха. Цаасраа бахан бууд өвчний хацах хэдэл үржүүлээ шууд эдний хоолыг идэл эдний хоол мангарах махтай. Жинхэнэ монгол хүн болж байна. Эхний өдрийн хоолд дайжгүй шүү. Надад л гоё. Дандаа ингэж идвэл өөдөхгүй байх. Гэтэ яг нэг сар яг энэ хоолтойгоо байгаад өөрчлөгддөг юм уу? 2-7 хоног болоод өөрчлөгддөг юм гэдэг одоо минийхэндээ мэдгүй. Одоогийн байдлаар бол яг энэ хоолтойгоо яг өнгөрсөн талаар яг адилхан хоолттой байсан. Энэ 7 хоног ч адилхан байна. Дараа 7 хоногс өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Сайхан уулзгаа. Бай. Шайнууд ок. Мөө ямар хэрэг. За өдрийн минь сайн байцгаана уу? Ойр дуулзаагүй. За хүслэн бит хоёр юм дэглэмийн хоол одоо гэртээ захиалж идэж байгаа. Тэгээд миний захиалж байгаа нь болохоор юм balanced set гэдэг сетийг авч байгаа юм. Энэ Токиог хараач. Юм иди гэж зүгээр. За тэгээд юу яаж байгаа? Миний болохоор өдөрт тийм 5 юм ирдэг. За 1400 орчим килокалори байдаг гэсэн. За хамгийн өглөө их уух хэвээр миний ногоон жуус байгаа. Энд нь болохоор банан, бууцаа, кейл 3 орд юм байлээ. Тэгээ устай айгүй юм сул ус амттай жуус элэ. За тэгээд өдрийн 11 цагт иддэг юм. Энд нь болохоор заримдаа юм тарг мюсли, эсвэл юм чиа пудинг эднэр ирдэг. Өнөөдөр болохоор юм банана брэчиг юм ирсэн байна. Энэ яг юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Орцыг нь хараагүй байна. Энэ Instagram дээр хуваар гэнэ меню нь гарчтай юм байлаа. За тэгээд нэг цагт энэ өдрийн хоол нь доороо жоохон салааттай. Тэгээд ийм дахин юм ах байна. Энэ бол гоё харагдчих байна. Энэ юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нэг юм өндөгний оромог юм шиг байна. Тэгээ орой хоол нь болохоор шүл. Энэ улаан лайлны. Үнэ гоё шүл харагдчих. Ингээд 5 юм өдөрт идэнэ. Одоо болохоор цаг 2:40 болж байна. Би өглөө кофегаа уучаад айгүйх унтсан юм 10 агс хүртэл унтсан. Тэгээ кофегаа уучаад би нөгөө Pravilo гэдэг юм одоо 4-5 талаас хүнийг ер нь ингээд татаж юм тэгш хэмийг нь засдаг юм хичээлж явж байгаа байхгүй юу. Тэгээ тэрэндээ явчаад дөнгөөж орж ирээд байж гин. Би бол цагаар нийдэж ууж чадахгүй юм байна. Угаасаа миний цаг таарахгүй учраас таарс үедээ л юм айдаад байгаа. За одоо тэгээд бүгдээрээ жүүсээ амсаад би та нарт харуулъя. За энэ жүүсээ сайхан секреттэй. Эдний энэ меню нь ингээд 7-7 хоногоор өөрчлөгддөг юм байлээ. Тэгээ энэ удаагийнх нь жүүс нь өөрчлөгдөөгүй байна. Ер нь бус юм нь бол өөрчлөгдсөн л. Жүүсийг авч үзье. Байж л та. Яг л байна. Өөрчлөгдөөгүй байна. Тийм бууцаа амтагдж байна. Жохон банан амтагдж байна. Ус амтагдж байна. Би одоо кейл идээгүй айгу удцсан болохоор кейлний амтыг ерөөсөө санахгүй байна. Тэгэхээр надаа айгу тод амтагдж байгаа нь бууцаа, банан хоёр. За. Одоо би болохоор энэ талах шиг юм идэх. Токио идэх юм уу? Токио заримдаа миний энэний дахианы махыг иддэг байхгүй юу? Би чинь ер нь жоохон маханд бас муувтардуу штэ. Дахианы мах, би мах зах хийдэг болохоор байж л та. Хөөш. Гой бай. Чихрийн тэнийг юм уу? Бо. Идэлч та. Би адэнэс нэг идчихэд жүүсээ уучаад одоо мичка сайхан хоёрын орно. Эхнийх нөгөө дамбогийн эцдүүдийнх дамбогийн гэрт орно. Өнөөдөр бид нэр хоолой хийн. Хооны хоол байна. За ингээ сайхан хоолцоогоорой. Дараагийнхаа идэх юмнуудыг би бас идээд бичлэгнүүдэд харуулна за. Бай бай. За энэ болохоор өндөгний оромог. Би түрүүн талын нийтсэн юм аа. Энэ өндөгний оромог нь жоохон өндөг багтай санагдаад байна. Оо, энэ юу вэ насаач байна. Энэ нь бол жоохон амтгүй байна. Энийг нь би нүглээ туусан. За одоо юу энэ хараа Токиог чигч байгааг нь хартаа.
Чи яах вэ? Одоо идэх юм байх бай идэх гэж шаа. За энэ цээж махтай салаад юм уу хоол юм мэдгүй. Нэмэр аргу. Бэн. Би өнөөдөр аргу цээж маханд бол амар дуртай. Салаад нь гоё фета чизтэй, оливтай болохоор гоё байна. Махан Цаашаа суучвал даамаа хийлээ. амар. Нарта. Хайр нохог юм хардаа та нар. Үнсэлж. Харснаа. За нэг иймэрхүү юм биш юм да. Тэ хоёроо. За тэгээд амтгүй ч гэсэндээ одоо хоол идэж турна л та. Амтгүй ч гэсэн. Гэхдээ энэ цээж мах нь бол амтгүй нь ялчгүй. Хайр арга. Слингийн хоол бол илүү амттай л харагддаг. Сахалцаараа. За өдрийн минь өглөөний минь орой минь сайн уу тагя. За өнөөдөр миний хоол ирсэн. Мөө тэгээ энэ дээр хоол харагдаад байна уу гэдэгхүү. Мөө жиг. Ямар хөөх амтан бай. Ханя үнсэ. За хөрхөшөө тагя. За өнөөдрийн маань хоолны менюнд юу байна вэ? За өглөөний маань нөгөө ногоон жуус ирсэн. Яг адилхан. За энд өчигдөр жишээ нь кекс ирсэн бол өнөөдөр юм чиа пудинг ирж байгаа байхгүй юу? Тарагтай чиа сид байна уу да. Дээр нь нэг хитэ pumpkin seedтэй, нэг гүзэлгэнтэй. Тэгээд нэрс юм уу хад нэг жимс жоохон хийсэн байна. За тэгээд өдрийн хоол нь болохоор энэ байна. Үхрийн махтай лазанья гэсэн байсан. Энэ одоо ямар амттайг би мэдэхгүй л байна. Ямар ч тач бас мах ихтэй л юм байна. Тэгээд орой хоолнд болохоор энэ грек салат. Грек салат муу юм уу? Цезар салат юм уу? За мэдэхгүй. Ямар ч тач өндөг мөндөгтэй нэг юм салат байна. Тэгээ шүл маань ирсэн. Өө яна. Би энэ шүл нь юутай хараадах юм. Энэ гоо шаштай бууцаа мууцаатай шүл байна. Өчигдрийн шүл нь болохоор юм юутай шүлээс байхгүй юу? Помидортой дахианы махтай шүлээсэн. Тэгээд би бараагүй тэгээд ингээ үлдэгдлийн яц үлдээцээ одоо ингээ хаях бах өө нэг. За тиймэрхүү байна да. Одоо энийг өдөржингөө идэнэ. За би өсөөд нөгөө өдрийн хоолоо идэж байна. Өдрийн хоол маань болохоор лазанья ирсэн штэ тий. Тэгээ лазанья салааттай. За салат нь бол айгүй усан дрессингтэй амт гээд ах юм бол баг байхгүй. Зүгээр л ногоо байна. Тий энийг бол би чийчин. Энэ дээр бол амтгүй л гэж хэлээ да. Тэгээ ногоо нь болохоор зүгээр өөрийнхөө энгийн амтаа тий. Дрессинг нь ямар юм мэдгүй. Майонезыг устдаа холцсон юм уу үгүй юм. Шинкэн юм цагаан дрессингтэй. Майонез чухал амттай. Эсвэл зөөх юм болов. Майонез чухал амт гэж байна. За лазаньяг нь үзье. Лазанья юм уу эн чинь хучмал юм уу? Жохон байцаатай, махтай. Соо. Них гойч, них мухач. Эмингийн л байна. За одоо юу өсгөв дээ те өөр. Эндээ байцаа тавьсан надад харин таалагдчихэв. Би ч бас юм дан мах идэхтэй айгүй муу болохоор одоо байцаатайгаа айтайхан санагдаж байна. Өглөөний цайны маань тэр смути тэгээд тэр нэг тарагтай юу байсан ш. Тэр нь бол айгүй гоё байсан. Тэр Токиоптой ирэх байгаад ийзээ. За тэгээд орой шөлөө идэхтэй харуулцгаая. Салат маны
За сайхан боллоо. Өнөөдөр айгүйх ажилдаа яваад тэгээд хоолоо идчих чадсангүй. Уул нь нэртэрнэ гэж бодсон чинь гадуур ажлууд хүмүүстэй уулзаа тэрний дараа шууд өргөжлүүлж нэг уулзалттай болж таарад тэгээд орч чадсангүй. Зүгээр та хэлээд хоолныхоо юуг ямар хоол байсан зүгээр харуулчих гэж бодлоо. Тэгээд би энийг өнгөрсөн 7 хоногт амссан байсан учраас юу байсан? Тэр мэдрэмжээр хэлчихье. Мэдээж нэг өглөө нөгөө баар ёо чигч байгаа гэж. Өглөөний нөгөө нэг протеин баараа идсэн. Тэр уул нь эхний 7 хоног айгу гоё ийм юу байсан бэхгүй аргуу биш байсан бэхгүй. Тэгсэн чинь энэ 7 хоногоос эхлээд эхний 2 өдрийн байдлаар бол нэлийн аргуу болоод жоохон сонирн болчих юм. Тэг би гайхаад яа тэгсэн юм бол янз бүрийн болсон юм болоо. Энэ болохоор гүлэш. Чинжүү махтай махан айгу гоё том их будаа нь яг нөгөө нэг улаан будаатайгаа адилхан ийм хоол байна. Оройны хоол нь яг 9 цагийн хоол нь болохоор ийм салат байгаа. Энэ салат нь болохоор ийм гоё биентэй. Энэ айгу гоё байсан. Мэдээж эдний хоолны хамгийн гоё юм нь тэлмэнэ болохоор салат нь хамгийн гоё юм гэсэн. Энд нэг доор нэг ноёнтон байна. Сайн байна уу та? Энд дотор өгөхгүй энэ мөчөд уурлаад. Доторын байцаг сайн байна уу та? Юм идэх гэсэн юм уу? За. Та босон та явж болно уу? Таны хахуулт дийлхэ байлаа. Энэ болохоор өдөр 3 цагийн маань хоол. Өдөр болгон нэг шүл байгаад гэдэг санагдаад байна. Энэ болохоор гоё ногоотой шүл. За би нэг халбаг авчиж харуулдаг. Тэлмэнэ ажилласаа ирээгүй байна. Тэгэхээр тэлмэнэ ирээд миний хоолоодоос идэх. Яг тэгэхээр тэлмэнэ нөгөө жоохон юу баланс хийгдсэн чи айгүйх нөгөө дахианы мах ирээд байгаа байхгүй. Тэлмэнэ дахианы мах идмээргүй нүхний мах идмээр ингээд. Миний болохоор хөвчлэн үхрийн мах байгаа. Энэ болохоор юу ийсэн? Дахианы махтай ийм ногоотой шүл ийсэн. Энэ бас айгүй гоё. Над бол миний хоолнууд бол дайггүй санагдаад та. Яг юу байсан өчтөрийн хоолны махан маань өнгөрсөн 7 хоногийнхаас жоохон муудаад ийм булчин бишээ нэг юм. Нэг юу муутай. Хальс бишээ нэг арай өөр махан жоохон мяа мах юм шиг санагдсан. Тэгээд тусдаар бол гайгүй. За би өөрөө идэхгүйц өөр идэх хүн болчихлоо. Тэгээ бас хоол моолны юм хийдэг юм болохоор. Тэгээ үзэгч нартай зориулаад Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчөн үүсгэн байгуулсны 104 жилийн мэндийг хүргье. Тэгээ 104 жилийнхаа эрүүлшүүлээ гэдэж байна гэдэг. Эрүүлшүүлэгч. Хотлаад ихгүй зүгээр нэгээс хэлсэн. 10 сидэ. 10 сидэн шүлэн. Шүлэнд яг ч мондоо идэм бай фито фудийнхаа гэж. Ногоон гим харин. Наа чи вандуу хийдгүй байсан. Өнгөрсөн лад хийгээгүй байсан. Энэ лам хийдсэн лээ. Вандуу No. Мондоо хийгээгүй 9 өгчихсэн. Мондоотой учраас $7.5 гэл. Вау, аюу өндөр шүү дээ. За өгш. Сайхан боллоо. Хоолын тухтай итвэл. Сайхан боллоо. За дараагийн хоолыг идэх чинь дараагийн хоол нь болохоор нөгөө салаатаа идэх чинь. Энэ бол 19 цагийн хоол ах хэрэгтэй байна. Одоо 23 цаг болж байна. Нийт монголчуудад зориулсан салаатыг бас халбгаар иддэг шүү. Гэтэ ингэж халбах сэрээ давхар заартуулж байгаарэ. Дээж юмс хүн угаад дээ шүү. Тэлмэнэ орчихсан. Одоо тэлмэнэ бас хоол идэх. Энэ миний санахаар өмнөх 7 хоногт юу байсан? Стейкийн махтай байсан. Тэгсэн чи өнөөдөр болохоор гулэшний махтай өөхтэй мах оруулсан. Тэгээ салаат нь Өнөөдрийн хоолны мах надад нэг сайн үхрийн мах шиг биш л аа. Хөөе, бодлого явж байна. Тэ ард юм яриа та. Бодлого хийж байгаа. гулэшний махтай л байна. Тэгэхээр салаатн дээр гулэшний мах бол зөхгүй л гэж бодож байна. Чи салаат юм уу? Нэг хоолны махаа шууд босцсон шүү дээ. Харин тийм үү? Амар тостой мах шүү дээ. Тэгээд Ингэж чанар муудна гэдэг чинь их буруу зүйл шүү. Харин тэгээд ихний 7 хоногт аваагүй гоё дараагийн 7 хоногт буурч чааш хэцүү. наа чи салаат биш тэгсээр нэг гулэшний махтай. Харин тийм. Миний хоолоос онцгүй байсан. Нөгөө тосон зарцсан. Тэгэхээр идэх юм Жоохон халаах хэрэгтэй. Салаат нь авчтаа ч гэсэн. Ишлэн орчих. Уус орж гин үү? За босаа одоо. Яасуу. Тугаар авах уу. За сайхан боллоо гэж. Баярлалаа. Сайхан олох хэцүү л тий. Нэг харчаач камер руугаа. Тэгээд дуусах. Peace.
Зэ өнөөдрийн дахианы орон дундаа спиничтэй, чизтэй дахианы орон бай. Хажуудалд арай тансаг хоол идэх. Бибимбап гинэ. Намайг хараад та цадахгүй л гэж хайл гэж. Наа энэс ийж болно гинэ. Наа арай бол болтой ингэ өвдөд байна. Мөнсөн 7 хоног энийг гоёны махаар идсэн байсан. Эсвэл энэ удаагийн цээж махаар идчих. Тэгээд жоохон нэлээ аргуу. Тэгээ аргуу болох нь үрцэг болдог юм шиг шүү. Уул нь өнгөрсөн 7 хоног дээр үрцэг болдог байгаа. За гоцороо. Тэгээ 3 цагийн хоол нь ийм байна. Мөртөө яг адилхан юм байна уу? Махан цээж өгнө гоё юм гэдэг бас үр. Гэтэ энэ хараас цээж юм шиг байна уу? Соус нь болохоор мьютэд гिचтэй соус. Өнөхөөс арай өөр юм уу? Өнгө чинь гарлик мэй гэсэн шүү дээ. Энэ удаа тэргээр өөр юм байна. За оройн минь гэртээ үрээд ирлээ. За өнөөдрийн хоолны бичлэг жоохоо мяа байсан бол өршөөгөөр камера орхил уцаараа битсэн байгаа шүү. За оройны болохоор махтай бодаатай юм хоол. За тэгээд юу байсан? Тэлмэнэ баланс сетийн эхний 8 өдөр идээд тэгээд дахиж идмээргүй нэгэ болсон. Тэгээ болох болсон шалтгаан нь юу байсан бэ гэдэг тэлмэнэ өөрөө хэлсэн ярих би сайн мэдэхгүй идээг болохоор тэгээ тэрний талаар бүгдээрээ миний бичлэгийн дараа би шууд оруулчихна. Тэгээд яагаад болсон талаар нь оруулна. Тэгээд тэр үлдэл хоногийн би эргүүлээд авч байгаа. Надаа бол энэ хоол гайг байгаа. Гэхдээ мэдээж хоол чинь байнга тогтмолын амттай байна гэдэг аюу хэцүү зарим махан зөөлөн хатуу юу ч хийдэн тэ зөндөө асуудал байгаа шүү дээ. За тэгээ хоол идцгээе. Энэ бол болохоор өнгөрсөн төлөв ямар байсан санахгүй байна. Нэмэрхүүл гэсэн баг. Гэхдээ шаалаа. Яг хөтөл байж энэ эзнэр ярьчих. Өмнөх дээр нь болохоор энэ арай өөр амттай байсан. Энэ болохоор энэ удаа болохоор жихрлэг sweet амттай, sweet team гулашны амттай юу. Одоо аав ихөө болсон. Сая эзэн шүү дээ. Энэ бол муухай биш, аюух багтаагаас тэгээд дунд нь гац хоёр брокколи байгаа. За тэгээд энийг халаагаа сайхан идчихээ те. За тэгээд тэлмэнэ яагаад Fito Food-ийн balance food-ийг идэхээр байсан шалтгааныг үзцгээе. Хэдэн өдөр идчихвэ? Эхний 5 хоног идээд дахиад нэг 2 хоног би бараг нэг 7 хоног идсэн юм байна. Тэгээ надаа энэ захиалсан хоолноос маань таалагдсан 2 зүйл байгаа. Тэгээд бусд нь бол таалагдаагүй. За өглөө болгон тэр гоё юм ногоон шүүс ирдгийн. Тэр нь айгу айтайхан элдв янзын амтгүй. Заримдаа өглөөний хоолн дээр болохоор нэг 11 цагийн үед иддэг нэг юм тарг. Тэгээд чиа үртэй жоохон жимстэй ирдгийн. Тэр нь гоё байсан. Тэгээд салаатнууд нь заримдаа их айтайхан гоё байсан. 3 юм байх шүү, 2 биш. За тэгээд надад таалагдаагүй юм нь юу вэ гэхээр өдрийн яг тэр одоо 1 цагт иддэг үндсэн хоол нь ихэвчлэн юм дахианы цээж махтай хоол ирж байгаа. Тэгээ нэгдүгээр хитрхи аргагүй. Тэгээ амт нь ер нь бол жоохон сул санагцсан. Тэгээ надад нэг үхрийн махтай хоол нэг 2-3 удаа л ирсэн. Тэгээ үхрийн махных нь амт нь таалагдаагүй. Нэг юм хальт итгэр ямааны мах шиг юм шиг надад. Тэгээд надад таалагдаагүй. Тэгээд оройн хоолн дээр дандаа зутан шүл ирдэг. Зутан шүлнүүд нь бол бүр хамгийн worst байсан. Дандаа юм амтгүй юм амнаас унцгаад ерөөсөө л хоолой тавхад айгүй хэцээстэй. Эхний 2 өдрийнхээгаа би талын нэдэд тэгэл үлдснээ дандаа асгаж исэн. Сүүлийн өдрийнхээгаа ер нь бол баг оройнхоо шүлийг идээгүй дандаа асгасан байгаа. Тэгээд шүлэн нь болохоор нэг юм эрүүл гэж хийж байгаа хэрнээ ямар ч нэг юм юу байхгүй, нэг юм шүлний амт байхгүй гэх юм. Шүл чинь нэг юм жоохон амин дэмлэг байдсан шүү дээ. Надад ерөөсөө нэг юм хиймэл амттай санагдаад байсан. Тэгээд би за ер нь ингэж нөгөө нэг юм дургууд хүчгүй гэхчээр ингэж дургуу байн идсний оронд итгэе болоод тэр ирэхээ хүслэн рүү шилжүүлээд хүслэн мөнгөө нэмээд fit хоолой идсэн дээр юм байна гэж бодсоо. За миний ингээд дэглэмийн хоол идэх түүхүүгээр дуусчихад би бол дахиад дэглэмийн хоол бараг идэхэргүй юм байна. Тэгээ тэрний оронд зүгээр гэртээ сайхан үхрийн махтай гуралжин ботатай шүлээ өдөржин идээ сууж исэн надад дээр санагцсан.
За өнөөдрийн энэ баар маань зөндөө гурилтай болчих. Ийм болчих. Уулын нөгөө хоолны газар маань зүгээрээ ийм болчихжээ. Уул нь арай ийм их гурилтай байдгийн яасан бол доо. За өдрийн мэд. За одоо өдрийнхөө 1 цагийнхаа хоолыг идэх гэж байна. Үхрийн мах чихэрлэг төмөс будаа гэсэн хоол байна. За ийм хоол байна. Тэгээ соус нь сул юм шиг энэ юу гэдэг желатин гэдэг шиг тийм юм мэдрэгдэж байна. Энэ одоо үхрийн мах юм уу? Одоо ийм мах байна. Эхэндээ ийм мах байгаад сүүлдээ ийм мах орж ирээд. Булчин мах гэх юм уу? Одоо юу гэдэг юм бол энэ? Нөгөө атаа бидэндээ надад хэлдэг. Хэлүүлэлт авч юу ч алга. Тавс пэйжтэй энгийн явтай юм л байна. Ухаач биш гойч биш энгийн дэглэмийн хоолой гэвэл энийг хэлэх үү гэвэл болохоор юмсан гэж. За сайн болцоорой. 3 цагийн хоол онцгой. 3 цагийн хоол гэж байна. Дааш тав болсон байна. Хажууд ажлын хүн шууж байна. Инээж байна. Инээдээ барьж байна. За 3 цагийнх дээр болохоор хүүтэн хоол байна. Тэгээд юу байна? Өндөг помидор, спинич гурвтай. Талын идж байгаа тийм бичлэг хийхтэй санаад камеранд явчаад үзлээ. Хамт нь шарсан үнд ямар хэдүүлээ давс пэстэй тэгээ өөр юм байхгүй. Зарим салатны навчнуудын салатын навчин спинич айгуу муу байсан. Энэ удаа энэ нь айгуу шинээрээ. Помидор нус гоо шинээрээ. Хэдэн өндөг байвал гэж бодож байна танаар. Доорж. Та 4-5 өндөг л минимум байна. Хажууд байцдор гэж чинь. Танаар байцдор дургу өстэй. Хүмүүс дургу штэ. Хүндээ байцдор. Насаа болцгоо. Тойрны хоолыг идэх гээд гэртээ орж ирсэн байна. 7 цагийн хоолыг 7 цаг 15 минутад идэх гэж байна. Өнгөрсөн 7 хоног би энэ хоолыг идээгүй яагаад тэгэхээр ажилдаа байгаад битэрхий оройтод хоол идэж чадаагүй. Энэ хоол нь ямар хоол вэ гэхээр спагетти. Ингээ үнэртэд бол юу үнэрч чинь? Саримс үнэрч чинь, чиз үнэрч чинь, мах үнэрч чинь. Томатны пейст мэдээж амдаг чинь. Яна уучлаарай. Спагеттиг савхаар идэж байгаа Итали үндэстнүүдийг доромжилж байгаа уучлаарай. Би ч Аазхан шүү дээ. Өршөөгөөрэй. Хэрвээ Италид сурч ирсэн Итали үндэсч ивэл. Спагеттиг угаасаа халаагаад идэхээр муухай болдог шүү дээ. Удаад нэг гоймн нялцаагаа, дээрээс нь хамаг гой шүүс мөсөн байхгүй болчихсон шүү дээ, тийм болохоор угаасаа халаасан спагетти гоё биш. Гэхдээ энэ миний идэг спагеттитэй ойролцоол юм байна. Яг тасархаа гоё биш, гэхдээ муухай биш. За сайхан олцгоорой. Маргааш 5 өдөр, сүүлийн маань өдөр гэдэг нь 7 хоногоор нь цаймлж байгаа шүү дээ. Тэгэхээр 5 өдрийн маань сүүлийн өдөр. Тэгээд энийг маргаашны хоолыг эзнэрээ буусаад бичлэгээ оруулна. Гэхдээ би тэрний дараа 7 хоног стил идсээр байна. Гэхдээ тэрнийхээ бичлэгийг чадвал хийчний хоол нь хэрэг өөр байвал өөрчлөгдөхгүй бол гэж оруулаад яхаа угаасаа тэгэл яг амт нь дэшэд очиж жоохон хэлбэлцэх мэдээж галтаа одоо үйлдвэрийн аргаар биш учраас хийж авчаас гэж бодож байгаа. За тэгээд маргааш хоолоо уулзцгаая. За өглөөний ийм байх хэрэгтэй байхгүй юу? Өчтөр бүр 0 гурлээсэн. Өнөөдөр л яг өчтөр 0 гурлээсэн. Өнөөдөр л арай дээр л. Ажлын хүмүүс гайхаад намайг хин гэдгийг мартаад байгаа шүү. Юу яриад зүгээр идэж чадахгүй юм чи. Гой. Мараач тамаа. Өөрөө хийж чадахгүй. Хүн хэлэх өөрөө. За өдөр 1 цагийн хоолыг идчихэв. Тийм өнгөрсөн 7 хоногоос өөрчлөгдсөн байна. Харуул юм. Дахианы махтай төс чи орохгүй басаа. Зүгээр юм. За ийм дахианы цээж махтай төмстэй салааттай хүүтний идэх зорилттой хоол. Энд нэг хүн натан жимд орсон. Тэгээд цөөр идэж зогоод. Ийм төмстэй.
Намаа камер асаасан ч хүмүүс ховж ирэх хэлжтэй сая. Жоохон нэрээсэн хоёр маань ярих болчихлоо. Харахгүй ч чамаа юм байна. Тийм. Тасаа хоолноор 3 цагийн хоолой тэгээд уцсаа. Багийн хоол юу вэ гэхээр буррито. Буррито гэхээр нөгөө тэтэтэгийн карт шиг сонсогддог. За энэ 5 өдрийн хооронд өөрөөр хийсэн юм гэвэл 2 юм дээр хуулилаа. Нэг нь буррито, нөгөөх нь спагетти. Төмс өдөөс идэхгүйсэн өнгөрсөн талаар энэ удаа бол ганцхан удаа идлээ. Сая тэр нөгөө өдрийн эзэн хоол, өглөөний эзэн хоол, өдрийн эзэн хоолн дээр байсан. За тэр хаз энэ дотроо будаатай байсан. Будаа багтай байсан. Татсан махтай, будаатай буррито. Тэгээ чинжүүтэй. Юу дутаад байхгүй яг ингээ. Тэс өн заримдаа хоньны мах юм шиг амтагтаа даа. Гэтэ юуны мах гэдэг бичээгүй байсан л да. Нас өхөр гэж бодоод хэрэг болох л да. За сайхан олцгоорой. Оройны хоолоор дахиад уулзцгаая. Өглөөний мэд. За юу болсон бэ гэхээр өчигдөр оройтоод тэгээ нөгөө оройны хоолыг идэж чадаагүй. Тэгээд одоо хагас өдөр өглөө идэх чинь. Энэ ямар хоол вэ гэхээр сармисны голтой өхрийн мах муу юу юм мэдэхгүй байна. Помидортой. Ийм бол. За сармисны гол нь лаг өнгөртөж байна. Мах нь зөөлхөн харагдаж байна. Мах нь тийм хурц амтгүй энгийн амттай юм байна. Бутан заримдаа их мундаг ягаа ирээ заримдаа баг цагаан шах ирээл. Одны амт уу? Юу вэ? Чи нэг муухайж гоё сүрээ гоё энгийн ямар ч илүү дуртай юмгүй. Мах нь гоё зөөлхөн байна. Гэтэ би сармисны голд орох уу? Тэгэхээр. За окей. Сайхан уулзцаорой. За тэгээ бичлэгээ дуусгах гэж байна. Тэгээ хамгийн сүүлийнхэн хэсэг дээр болохоор яг энэ хоолыг үнэхээр авах нь үнэхээр worth it байсан үгүй байх үүдээ хэлнэ. Чамд бол эн чинь 42 л чинийх болохоор 42 мөн. өдрийн 42 чи бол хизээ чинийг авахгүй гэдэг бол хэлшэрсэн тий. Хийдэж авахгүй. Шалтгаан бол чамд автгүй санагдсан тийм үү? Автгүй санагдсан. Тэгээд орц найрлага нь муу санагдсан. Надад болохоор дэлгэмний хоолыг би юу гэж бодсон бэ гэхээр дэлгэмний чи ер нь жоохон тийм аргуу маргуу хоолнд дургу байхгүй яг үндэ ийм бэлтгэлийн юм хоол молны хийдэж байгаагүй. Тийм бол анх удаа ийдсэн үнд бол нэлээд хурц байсан гэж магадгүй. Надад бол байж болохоор юм санагдсан. Угаасаа л тэгэл нэг тиймэрхүү л үт юм чи. За миний фитнес хоолын хувьд бол би энэ хоолыг бол авна. Би бол энийг бол муу гэж бодохгүй. 10-аас 7 өгнө. Гэтэ хамгийн хэцүү юм чанар нь дээшээ доошо буугаад байгаа. Заримдаа энэ амтан цайжаа заримдаа муудаад. Тэгээ би бол энийг фитнес хийдэг хамгийн шүлхэн цаг зав багтай орой олгоо очиад гэртээ хоол хийж амждаг хүмүүст бол янз бүрийн гаднаас янз бүрийн одоо юу гэдэг нь хуан рестораны ланцыг авч ирснээс хамаагүй зэрхэн ирүүл авахлуу гэж бодож байна. Тийм. Гэтэ Викторийн хоол шал өөр гэдгийг хүмүүс мэдж байгаа тий. Өөр өөрсдөө л ярьж байгаа. Тэгээ өөр өөртөө ярьдаг. Надад бол тэгтээ хөслөнгийн хоолыг нь харахаар хамаагүй айтайхан харагдаж байгаа. Минийх болохоор бас арай өөр байгаа байхгүй. Тэгээд за тийм ээ зөвөр тэгэл хэлж олон юм яриад яах. За окей. Тэгээ бичлэгийн үзсэнд баярлалаа. Тэгээд Fita Food-ийг үзээд хараад сонсоод ойлгосон хүмүүс нь авах эрхийн та хэдийн асуудал бид тэр ямар нэгэн спонсор хийгээгүй зүгээр л өөрсдөө туршиж үзсэн. Тийм шударгаар болж байгаа. Тэгээд бид хоёр бас дахиад нэг өөр тэлмэрийн намайг энийг дуусгаар арай өөр хүнээс нэг фитнес хоол авч үзүүлнэ гэсэн. Тэгэхээр тэрнийхээ бичлэгээр дахиад уулзахаа гэж бодож байна. Баяртай. Сайхан уулзцгаая. Баяртай гэж ток юм. Баяртай. Хөрх штт.